Mystic Man. Намайг давгсан бүгийн инх тайван гэдэг. United Arts Group гэх компанитай. За би төгөлдөр, Үнэнбаатарын төгөлдөр Film Frame студийн гүйцэтгэх захирал. Манай студ фото зураг болоод видео реклам, клипээр дагнасан студ. Яг энэ чиглэлээрээ ч гэсэн энэ видео салбартаа инх ахтай уялдаатай холбоотой байдаг. Би бас яст итгэдэг хүн байгаа. Анхандаа би өөрөө ингээд дуулах сонирхолтой байсан бол яванда энэ маань өөрөө үйлчлэл болж эхэлсэн. Би өөрөө энэ үйлчлэл дотор орж эхэлсэн маа. Яа тэгвэл над чиг зөндөө олон дуулах хүсэлтэй залуучуудыг одоо бас эзэн дээр аваач бид нар бас хүсэл байсан. Залуучуудынхаа чөлөөтэй цагийг зөв өнгөрөөх, цагийг боловсон өнгөрөөх. Тэгээ зарим нэг залуучуудыг дэмжих зорилгоор бид нэр Open Mic Night гэдэг үйл ажиллагаа явуулдаг байгаа. Яст итгэх болсон шалтгаан маань ерөнхийдөө бол би хүүхэд байхдаа манай ах Христийн нөхөрлөгөд сүмд яваад тэгээд тэр сүмдээ явдаг байхад нь би нэг нэлээд олон удаа дагаж явж ирсэн. Тэгээд дагаж явж явах тэр мөчтөө тэр сүмд байгаа ахыхаа найз маш олон ах эгч нартай дотн болсон байсан. Тэр хүмүүсийг дагаж дуурайдаг байлаа. Тэр сүмийн залуучуудын бие биентэйгээ хоорондоо харьцаж байгаа харилцаа. Тэгээд тэнд бие биенийгээ тусалж дэмжиж байгаа тэр болгоныг ер нь харж өссөн. Тэгээ би өсвөр наснд ирээд яст итгэх шийдвэрээ ингээ гаргасан байгаа. Энэ хүү бол жоохоо хүү байсан сүмдээ баал. Тэгээд бид нэр тоглолт наадал ингэж явдаг. Одоо бол нилээ 90 цент төрсэн сайхан хүү болсон. Тэгээ айгу дуусч баяр хөөрөөр дүүрэн тэгээ ямар ч үед ямар ч хүн туслахад бэлэн байдаг. Бид хоёрын дунд бол маш одоо гүн гүнзгий ах дүүгийн холбоо байдаг. Инх ахтай бол мэдээч ах дүүсэн харилцаатай. Сайн ах гэхгүй. Тууштай бөгөө зөрөгтэй бай гэдэг эслэлийн дотор одоо бүхэлдээ амьдрал тэр чигээрээ байгаа юм шиг надад санагддаг. Яг тэр нэг зүйлийг цаг хугацаа туулан байж сэтгэл зүрхээ гаргаад тэгээ амжилттай амжилтгүй бүх үеийн дундор тэрийг тустай хийсний дараа тэр нь маш их хүч амжилт байд юм байна гэдгийг би жоохон ойлгосон байна. Би ерөөсөө өөрийнхөө хүч чадлаар энийг хийдэггүй. Одоо хийж байгаа бүх зүйлээ би өөрийнхөө хүч чадлаар хийдэг. Харин их эзний хүчээр би хийж байгаа бүх зүйлийг амжилттай хийд юм аа.